Электрон сургалтыг тойрсон, сургалтыг тойрсон маш олон асуудлуудын маш олон төвөгтэй хүндрэлтэй асуудлуудын нэг нь сургалтыг удирдах програм хангамж гэдэг онцлог. Learning Management System, Learning Content Management System гэдэг Монгол ерөнхийдөө хөгжөөд тодорхой үе шат амжаад тухайн хэмжээгээр үр дүн үзүүлж байгаа гэж хэлэхдээ ерөнхийдөө эхлэлийн төдий байгаа програм хангамж юмаа гэж үзээд ер нь одооний хийж байгаа судалгааны ажлуудын нэлээд дийлэнх нэг агуулга хөгжүүлэлт тэгээд програм хангамж хөгжүүлэлтээр хийгдэж байгаа шиг байна. За миний хийх гэж оролдоод байгаа ажлын гол нь болохоор ер нь электрон сургалтын удирдах програм хангамжийг боловсруулахад ямар асуудлуудыг төсөх ёстой вэ гэдэг талаар өөрийнхөө үзэл бодлыг хэлэх. Ихэнх одоо сургуулиуд, ихтэй сургуулиуд ихэвчлэн open source нээлттэй тийм програм хангамжийг ашиглах тал дээр одоо нэгдсэн үзэл бодол баримт хийж байгаа ч гэсэн тэрийг одоо хэрэгжүүлээд хэвлээ явж байгаа сургуулиуд юм байна. Тэгээ ерөнхийдөө одоо эхлээд үдээ байгаа ч гэсэн нэлээд олон бэрхшээлүүдийг open source-ууд дээр яагаад байгаа л та тийм илүү төвхтэй асуудал болгож тавьж үзээд байгаа. Яагаад тэрийг одоо өдөө хүртэл хэрэгжүүлчихгүй юу? 90-ад оны үеэс 95 оны үеэс ий сургалт гэж ярьж ирсэн боловч яг өнөөдөр яг тэр байгаа бодит орчинд нь хэрэгжүүлээд туршаад үр дүнгийн гаргаад үзүүлээд явж байгаа зөвхөн хангалттай. Тэгээ ер нь манай Монголын нэг электрон сургалт нэвтрүүлэхэд гараад байгаа хүндрэл учруулад байгаа нэг төвхтэй асуудал нь юу болоод байна вэ гэхээр багш нарын голтой асуудал. Тэгээ багш нар одоо электрон сургалтыг дэмжихгүй байна. Багш нар электрон сургалтанд төлхөө оролцохгүй байна. Оюутнууд зайнаа сурахыг хүсэж байгаа орчин бий болоод нөхцөл нь бүрдээд байгаа мөртлөө багш нарын зүгээс агуулга би одоо ингээд электрон байдлаар нийтэд түгээх нь асуудалтай байна гэдэг юм уу? Эсвэл одоо сурганы асуудлуудыг айгүй юу яаж байна? Хязгаарлалт байдлаар хэрэглэх боломж олгож байна гэдэг электрон сургалтанд хандж байна гэж би хэлэхээр хэлхийг хүссэн. За тэгээ яг багшийн хандлага, оюутны хандлага, програм зохиогчийн хандлагууд нь ямар байдлаар илэрч байна вэ гэж чон үзүүлээ. Тэгээ за энэ талаар би сая хэдэн тайлбарлаад хэлчихлээ тийм ээ. Ямар электрон хичээлийг, ямар электрон сургалтын одоо юу жишээ үнэхээр одоо электрон сургалт зөв зөвхөстэй голлолоороо явж байна гэж үзэх вэ? Ямар хичээлийг ийм хичээлийн одоо стандарт жишээ болж байна гэж үзэх вэ гэдэг тал дээр бол багш нарт судлаач програм зохиогч янз бүрийн бодлого байгаагаас бидний ажил одоо хүмүүстээ нэг үзэл бодлого байна. За цааш нь би за энэ бол саяны миний хэлсэн санаа болгоцсон байгаа тийм. Цаашаа чой. За багшийн зүгээс, оюутны зүгээс багшуулаад одоо ч сурны арга барилууд арга хэлбэрүүдийг онлайн сэтгүүлэн дээр програм хангамж руу яаж хийх вэ гэхээр цөөхөн хэдэн онлайн багшийн одоо сурганы аргачлалуудыг маш багыг электрон сургалтын програм хангамж руу босгосон байдаг гэж байна. Ер нь бол ихэвчлэн багш нар одоо жишээлбэл өөрийнхөө заадаг аргачлалаар хичээлээ бэлдээд онлайнаар оюутнуудаа хүргэе гэхэд онлайн хичээл бэлдэх програм хангамжуулалтын шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна гэж их судлаач үзэж байгаа. За суралцагчдын хувьд ч гэсэн суралцагч бол төвшнгөөрөө ялгаатай байна. Олон янзын төвшинтэй, олон янзын байдлаар мэдээж хүлээж авдаг тэр суралцагчдад мөн адилхан програм хангамжуул шаардлага хангахгүй бас тоглоод байгаа тал байна гэж үзэж байна. За ер нь бол програм зохиогчийн зүгээс одоо програм зохиогч нь дандаа одоо софтверийн мэргэжлийн програм зохиогчдын хийж байгаа электрон сургалтын програм хангамжууд нь яг саяны миний хэлсэн тэр асуудлууд дээр төвлөрч хийхийн тулд эдгээр одоо объектууд электрон сургалтанд оролцож байгаа объектууд хамтарч ажиллах зүйтэй юм байна. Багш нь юу гэсэн байгаа юм, оюутны суралцагч нь юу гэсэн байгаа юм, програм зохиогч нь юунд дээр алдаад байгаа гэдэг нийтлэг том систем олохын тулд заавал
хамтарч ажиллах эренх холбоотой байх ёстой гэсэн байдлаар ойлголт хичээж байна. За энэ дээр нэг юм за оюутнууд яг юу гэсэд байдаг вэ? Эхнээс сургалтанд суралцж байгаа, зайнаас суралцж байгаа оюутнууд яг юу гэсэд байдаг вэ гэхээр уян хатан суралцах боломжтой байх байна гэж үздэг тийм. За агуулгын хувьд шаардлага хангасан байх хэрэгтэй байна гэж үзэж байна. За агуулгын хувьд шаардлага хангасан байна гэдэг нь бас нэлээд том асуудал байна. За хаанаас хизээж суралцж болох боломжтой тийм сургалтын агуулга байх хэрэгтэй байна гэж. Тэгээ одоо жишээл зайнаас суралцах тэр технологийн хувьд одоо сургалтын хэрэглэгдэхүүн сурагчид одоо электроник хичээлийг хэдхэн их нисэх байдлаар бэлтгэх юм бол тэрийг одоо зайнаас суралцах бас л нөгөө техникний асуудлаас дамжуулах хурдаас техник маш олон хүчин зүйлээс хамааран тэр нь бас суралцагчид хөгжиж учруулдаг байдлыг бас тусгах хэрэгтэй гэж байна. За виртуал орчин хамтран ажиллах талыг тусгасан байвал технологи. Одоо нь бол манай ШТС-ийн электрон сургалтын явж байгаа юм нь бол яг энэ тал дээр их асуудал байна. Виртуал орчин хамтран ажиллах боломж нь бол боломжгүй гэж хэлэх болно. Тэр багш оюутнуудаа харилцах талаар асуудалтай. Жишээлбэл энэ оюутнууд хоорондоо бие биенээсээ харилцаж хамтран ажиллах гэдэг тал дээр асуудалтай. Тэр талыг одоо шийдэж чадах байна. За мэдээлэл санал бодлоос хүртэл сайн нэмээстэй. За багшийн зүгээс удирдлагын хэсэгтээ илэрхийлэх анхаарал хандуулаад байна гэдэг. Тэгэхээр одоо оюутнууд манай ШТС-ийн электрон сургалтыг сургалт болоод ерөнхийдөө LMS нь learning management system нь оюутнуудыг бүртгэдэг, өгөндөг одоо тэр багшийн ажлыг бол маш сайн хөгжүүлсэн байна тийм. UNIMS-ийг ярьж байна. UNIMS тийм багшийн ажлыг бол маш сайн хөгжүүлсэн байна. Бид нар бол одоо нэг оюутнуудтайгаа ямар хичээл хэн сургалт зүй яавыг манайх ч нэг сонголттой системтэй. Тэр талаар бол маш сайн анхаарал хандуулдаг боловч яг үүндээ багш өөрийнхөө мэдлэгийг, мэдээллийг одоо танхимд байгаа байдлаар оюутанд эргээ хүргэх талаараа асуудалтай байгаа. Тэр талыг бол энэ дээр багшийн зүгээс тавьдаг байна. За дараа программистууд энэ талаар ямар асуудал, ямар хүндрэл байдаг вэ? Цаашдаа яаж хурцлах ёстой болж байна гэхээр тэр багшийн хүсэж байгаа электрон сургалтын танхимд суралцж байгаа сургалтыг явуулж байгаа тэр арга хэлбэрийг бүгднийг одоо электрон сургалт явуулах тэр арга хэлбэрөө сүүлийн үеийн технологиудыг ашиглаад бүгднийг багтаах гэхэд тэр бол хэтэрхий нүсэр болдог, хэтэрхий материал орох шаардлагатай болдог. Ерөнхийдөө маш олон янзын технологиудыг нэгтгэж хэрэглэх шаардлагатай болдог гэсэн. Энэ бүх асуудлуудыг бид цаашдаа хөгжүүлэхдээ электрон сургалтын сурагч програм хөгжих хөгжүүлэхдээ анхаарах хэрэгтэй болж байна гэж хэлсэн байгаа. За электрон хичээлээр бас мөн адилхан саяны сургалтыг удирдах програм хөгжих LMS learning management system талаас одоо энэ бол электрон хичээл талаас агуулга нь оюутнууд электрон хичээлд яаж суралцах вэ? Багш яаж тэр электрон хичээлээ бас өөрийнхөө агуулгыг бүртгэх гэдэг талаас харах юм бол агуулга бол эдгээрийг тусгасан байна. Тэгэхээр төрөл төвшинчлэл, системчлэл гэж хэлээд байгаа. Энэ бол орчуулаад нэг юм хүний томьёо гаргацсан байна. За үнэлгээний арга хэлбэрүүд нь олон янз байх хэрэгтэй. Тийм ээ үнэлэгддэг байх хэрэгтэй. Эргээд одоо нөгөө хичээл маань үнэлгээ хийсний дараа сайжирж авах шаардлагатай. За оюутан электрон байдлаар зайнаас суралцъя гэхэд янз янзын мэдлэгийн түвшингөөр ялгаатай мэдээлэл хүлээж авах боломжтой байх хэрэгтэй. Тийм ээ. За тэгээд илүү одоо нөгөө бүтээлч байх талаас оюутанд өгөх мэдээлэл нь бүтээлч байх талаас шаардлага гаргасан байх хэрэгтэй. За дараа нь агуулгыг дахин ашиглах хурц байх чанар гэнэ. Тэгээ энэ бол одоо нөгөө стандарт шаардлага гаргасан электрон хичээл байна гэдэг дээр энэ бас хэрэгжүүлсэн. За багш болохоор сурганы янз янзын онл арга зүй одоо өөрийнхөө танхимд явуулдаг тэгээд бид дадлын ажлуудаар явуулдаг лабораторийн ажлаар өгдөг тэр бүх хэрэгслүүдийг сургалтыг удирдах програм хангамжид туслах электрон хичээл туслах талаар саналаа илэрхийлдэгэ гэж үзэж байгаа. За цаашлах юм бол за нэг юм схем зурж үзээд байгаа. Ерөнхийдөө бол хичээл гэдэг нь одоо хичээл гэдэг цөм ойлголтын дээр бид нэр оюутан одоо хичээлийн сэдвүүдийг оруулах багшийн талаас ямар хандлага оролцох гэдэг байлаа.
За хичээл оюутан сургалтчдын төвшингээр ялгаатай олцож байвал тэр одоо чанарын хувьд шаардлага байна тийм ээ. За нөгөө мэдээлэл янз янзын төвшөнд сая үзүүлсэн юм шиг чинь. Тэгээ янз янзын хэлбэр байдлаар оюутнууд хүлээж авдаг. Зарим нь одоо уншаад ойлгох чадвар илүү төвшгүй байх юм бол зарим нь харах байдлаар мэдээллийг хүлээж авах нь илүү боломжтой. Зарим нь дөрвөн янз хуваагддаг байна тийм. Тэр илүү дебит байдлаар одоо флаш хөдөлгөөн илүү их оруулсан илүү их юу талаасаа мультимедиа талаасаа агуулгыг бэлтгэх юм бол илүү хүлээж авдаг. Гэхдээ бид нар нэг энэ агуулга бэлтгэхдээ бид нар нэг туршилт хийж үзчихсэн 2 жил хэлтэй болж байгаа. Манай математикийн сургуулийн багш нар бүтэн ийм хамгийн олон оюутан одоо хангалттай хүн авдаг хичээл юу байсан гэхээр хэрэглээний механик хичээл хэрэглээний механик 1 2. Тэгээ бид нар болохоор багш нар юу гэж үзээд байгаа гэхээр сурах бичгийг илүү олон хувиар олон янзаар хийх үйлдвэрлэх. За тэгээд танхимд одоо олон янзын хэлбэрээр хичээлийг заах бол оюутныг одоо сурахад үр дүнтэй хэлбэр биш байх гэдэг нь ерөнхийдөө багш нар чиглэлээ. Сүүлд нь яасан гэхээр мультимедиа байдлаар тэр хэрэглээний механик гэдэг хичээлийг нэлээд төвхтэй ойлголтуудын бүгдийн флаш хичээл болоо. Бүх тэр онлайн төвхтэй асуудлуудыг бүгдийг электрон хичээл болгож бэлдээ сургалтын болоод суралцаа авахд яасан гэхээр сөрөг үр дүн гарсан гэдэг байна. Намнар биш хичээл намнар биш хичээл. Яасан гэхээр оюутнууд нэгдүгээр электрон сургалтын бэлэн биш байна. Хоёрдугаар гэх юм бол яг нөгөө танхимд багшаар хичээл заалгаж сурсан оюутнууд яг мультимедиа байдлаар тэнд ерөөсөө багш оролцоогүй. Багш оролцоогүй юу зөвхөн тэр мультимедиа хичээлээ тэр нөгөө дуутай бичлэгтэй бүх юмтай хичээл авах. Тэгэхээр тэрнийг үзүүлээд судалгаа авсан үр дүн өсвөр байдаг. 70 орчим хувийн оюутнууд хангалтгүй суралцсан энэ хичээлээс одоо тодорхой хэмжээний өөртөө шаардлагатай мэдээлэл олж аваагүй үзүүлэлт гаргасан. Тэгэхээр тэр дотор байгаа эхлээд бид электрон хичээл бэлтгэх бол эхлээд нөгөө суралцагчдын сурах арга барил одоо ямар байдлаар мэдээлэл хүлээж авах уу гэдгийг судлах хэрэгтэй. Тэгээ заавал хүн болгон тийм хүүхдтэй кино шиг үзээд саналтаа сайн суралцсан гэдэг болохоор биш. Тэгэхээр энэ хичээл дээр бол тэр мэдлэгийн төвшин мэдээлэл хүлээж авах төвшинтэй боловсруулалтын төвшинтэй харгалзаж үзэж хичээлийг бэлтгэх зүйтэй юм аа гэдэг юм. За тэгээд сэдвүүд бас мөн адилхан. Одоо альва нэг мэдээлэл ер нь одоо дээд сургуулийн сургалтууд ерөнхийдөө тийм бастай ямар ч мэдээлэл ямар ч хичээлийг ерөөсөө хойно сургууль дэсэж явсан бол ямар ч мэдээлэл ямар ч хичээлийг эдгээр төвшөнд хүлээж авч байгаа. Янз янзын төвшөнтэй байх бол одоо нэг асуудалтай. Ялангуяа манай шүтээсийн хувьд бол тэр их асуудал болж байгаа. Багш нар бол яг нийтлэг юу гэдэг вэ одоо дээд сургуульд орж байгаа оюутнуудын төвшин хэдхэн суулгана. Одоо сургуулийн сургуулиудаа амжилтгүй шаардлага авахгүй байна гэж ярьж байгаа болж. Яг үнэндээ тэнд орж ирж байгаа оюутнуудын мэдээллийг хүлээж авах тэр өөрөх нь одоо хувийн өмнө нь байсан бэлтгэл бусад тэр хувийн үзүүлэлт чанаруудыг ангилж үзчихэж тэр сургалтыг явуулах нь зүйтэй юм гэдэг сүүлийн үеийн судлаачид нэлээд анхаарал хандуулж байгаа юм байна л да. Тэгэхээр одоо англи хэл болох болоод байгаа шүү дээ. Англи хэлийг болохоор орж ирэхэд нь ерөнхий шалгалтын оноогоор англиар хуваагаад 2 3 төвшин хичээлийг сургалтыг явуулж болж байгаа юм. Хэлний төвшин гэх юм тийм. Бусад хичээл бол тийм биш. Бусад хичээл бол ерөөсөө заал 80 хүн 60 хүн ирсэн бол яг л нэг л сургалтын англи нэг л технологи нэг л төвшин сургалт явуулж байгаа. Тэгэхээр хичээлийг бэлтгэхдээ ерөнхийдөө суралцагч өөрийнхөө төвшөнд тохируулж сонгож үзэх боломжтойгоор хийх зүйтэй юм аа гэсэн санал. За багшийн хувьд бол яг сурганы онол арга зүг тийм ээ яаж хүнд мэдээллийг хүргэх вэ гэдэг олон янзын арга хэлбэр онол арга зүг хичээл бэлтгэхдээ тусах хэрэгтэй байна гэдэг санал хэлж байна. Тэгээ манай шүтээсийн багш нарын 70% инженерүүд гэдэг яг багш гэдэг бол тодорхой хугацаанд мэргэжиж тодорхой хугацаанд хичээл зааж тэр одоо туршлагаараа багш болж байгаа гэдэг яг үүндээ багшийн сургууль онл арга зүг бэлтгэгдсэн багш сурах юм байна. Тэгээд энэ юмнуудыг бас электрон хичээл сургалт гэдэг юмны одоо чанарын тухай ярих юм бол эдгээр асуудлууд нөлөөлөл байна гэж үзэж байна. Электрон сургалт чанартай, зайнаас сурах шаардлагатай технологийн хувьд одоо орчны хувьд шаардлага хангацаад байна. Одоо Монгол улс интернетийн
хөгжил одоо нэлээд хангалттай төвшөнд хүрчээд байна. Тэг компьютерийн хөгжил хангамж байна. Одоо бусад бүх асуудлуудыг яриад байгаа болохоос биш. Яг үнэндээ тэр электрон сургалтын цаанаас нөлөөлж байгаа асуудлууд бол цаанаа бас нэлээд том асуудлууд үлдээд байна. За яг энэ сэдвээр түрүүний тэр нэлээд том өсөлт байсан юм. Их олон янзын за яг би энэгээр үзэх хэцүү болохоор төвчтэй. Ерөнхийд нь багсаа. Тэгээс хичээлийг бэлтгэхдээ сэдв бичиж байгаа юм. Хичээл юм байна. Тэр хичээл юм. Хичээл бэлтгэхдээ одоо энэ тусгасан текстүүдийг тусгаж үзэх хэрэгтэй байна. Ур чадвар олохын тулд ямар асуудлыг батлах юм. Мэдлэг ажиглахын тулд юу тэр электрон хичээл заашгүй байх шаардлагатай юм. За тэр мэдээллийг хүлээж авч байгаа хандлага нь ямар байх хэрэгтэй, ямар хэлбэрээр байвал оюутан одоо тухайн хичээлийг үзэхэд тийм ээ хангалттай байх юм. За мета сургалт гэж нэг ойлголт байна. Тэгээ энийг энэ талаар би бас өөрөө цааш гүнзгийрүүл сурсан жоохон байна. Ерөнхийдөө бол оюутан өөрийгөө суралцж байгаа төвшөнд хянаад тэгээ цаашаа суралцах чадвар тэр боломжийг мета сургалтанд өндөрөөр авч үздэг тийм хэлбэр юм байна гэж ойлгосон. За тэгээд энэ дээр байгаа энэ ойлголтууд бол дандаа судлаачдын хийсэн сүүлийн үеийн хичээлүүдийг сургалтын хичээлүүдийг боловсронгуй болгох талаар судлаачдын хийсэн нэлээд олон янзын дүгнэлтийг ашиглаж багцаж базаж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ дээр дутуу юмнууд байж болчихгүй тийм. Одоо электрон сургалт болол электрон хичээл болол энэхүү хэлбэрээр ойлголтод хүрэх ёстой шүү гэсэн байдлаар эдгээр хэлбэрийг тусгах гэж хичээсэн. За цааш нь энэ бас түрүүний тэг нөгөө ярьжсэн харах ойлгоход бол цаатан хичээлийг ямар хэлбэрээр яаж үзүүлж авдаг вэ? Логик сэтгэлгээ сайтан одоо ямар хэлбэрийг ашиглаж байгаа мэдээлэл өгөх вэ? За үйл хөдлөлөөр суралцах, хөгжмийн мэдрэмжтэй суралцах гэсэн энэ оюутны олон төрлийн оюуны чадвартай суралцагч гэдэг хэсэгтэй эдгээр үйл зүйлүүдийг авч үзээд за дараа нь болохоор оюуны чадвар гэж аливаа нэгэн мэдээллийг оюутан өөрөө боловсруулаад суралцах чадвар байх юм бол тэрийн хэмжээ ямар боломж байх вэ? Одоо цаашаа ямар нэгэн хичээлийг ингээ үзэл электрон хичээл билээ хичнээн сайн бэлдсэн хичээл байлаа гэсэн оюутан цаашаа өөрөө нэмж суралцж болох боломжийг нь яаж тусгаж өгөх вэ? Ингээл үзэл бүлгээл хараад тэнд байгаа бүхэл хичээлийн нэмэлт агуулгуудыг үзээ судлаад дуусна нь бол хангалттай байж байгаа. Тэгээд цаашаага задрах, гүнзгийх тэр боломжтой боломжоор хангаж өгсөн хичээл байвал зүгээр юм уу? За мэдлэгийн түвшин өөр байх суралцагч гэдэг энэ бас түрүүний миний хэлээд байгаа. Одоо янз янзын түвшинтэй ойлгох хичээл заахад ямар хэцүү вэ гэж тэр өөрсдөө хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр биднийг одоо биднэрт бол айгүй тийм асуудал. Ялангуяа төвшин сургуулийн хувьд бол арай өөр байдаг байх ч бид байна. Яг тэр манай нэг эсгчтэй манай өөр байдаг шүү дээ. Бас одоо та нарын шүүж авч байгаа оюутнуудын чадвар чансан бол манайхаас илүү байх хэрэгтэй. Манай хадаж 450-аар оноо тавиад ороод ирж байгаа хүмүүс юм уу? Та нар одоо 650 гэхэд 200 онооны хооронд бол мэдээлэл хүлээж авах тэр төвшин өөр байдаг байх л та. Бидний хувьд бол энэ аюул хөндлөлт хамгийн хэцүү асуудал. Янз янзын төвшинтэй оюутнууд хэнийг нь барьж хичээл заах нь аюул хөндлөлт асуудал. Тэгэхээр бид нэр тэр электрон хичээлийг одоо хамгийн цаг хүрээд тэгээд хэрэгжүүлэх гэж оролдоод байгаа. Хамгийн удаан хугацаагаар оролдоод байгаа сургууль гэж манайхан өөрсдөө ярьдаг шүү дээ. Тэрнийхээ төвшөнд тэгэхээр одоо хангалттай хичээл хийх чадахгүй, хангалттай сургалт явуулж чадахгүй байгааны шалтгааныг илэрхийлж олох хичээж байгаа юм тийм. За яг соёлын ялгаатай суралцагчдээ энийг би шууд гадаадын ангиас авсан. Тэгээд тэр бол манайд бол нэг юм ялгаатай байх нь хаашаа гэх тийм олон үндэстэн олон нөгөө янз янзын уушинчд нэрсэн тэр сургалтын хэлбэрүүдтэй бол энийг чухал гэж авч үздэг. Би бол энийг Монгол одоо ямар нэгэн сайн гэхгүй нэг хэлээрээ соёлын хувьд асуудалтай байх нь бол манай ховор байх гэж бодож байгаа.
За цааш нь багш. За энэ одоо сэтгэл багшийн зөвшөөрөх юм бол шүүмжлэх байна. Энэ нөгөө сурганы янз янзын арга хэлбэрүүд онлог тийм сурганы онл ер нь нэг ингээл электрон сургалт яриад электрон сургалтын хичээл агуулга бэлтгий learning management system алийг хэрэгжүүлэх вэ гэдгийг сонгоё. Энэ манай тохирох юм байна, тохирохгүй юм байна гэл ингээд сургалгаа явуулаад ихэд мэдээллийн технологийн мэргэжлийн усуудын ингээд хүрээнд судалгаа явуулаад хийгээд эхлэхээр ерөөсөө л энэ сурганы онл арга зүйн орчих юм тийм. Энэс ингээд зүгтаагаад явуулчих болохгүй. Яах ч чадахгүй бид нар өөрснөө инженер хүмүүс байдаг тийм. Инженер хүмүүс байдаг. Инженер байж байгаад оюутны ширээнээс нэг магистрийн хамгаалал багшаар цоцсон биелэх хийх боломжтой чадаас үлээ тийм. Буцаал нөгөө хүмүүсийг за ерөөсөө сургалт чанаргүй боллоо эхлээд сургалтыг өдөртөх мэдээлэл систем юу яа судлаа learning management system-ийг одоо ингээд суурилуулаад сургалтаа онлайн болгоё. Гадаадаас хэсэгч авъя. Одоо манай шүтээс гаднаас сурахыг хүсдэг хүмүүс маш олон байдаг. Бид нөгөө хүмүүсийг яаж бүртгэх, яаж эсгэх, яаж сурах талаар аягүй асуудал байна. Тэгээд тэр асуудлуудыг бүгдийг шийдээ зэгцлэгээр мэдээллийн технологийн хүмүүсийн хийж байгаа судалгааны ажил нь явсаар байгаа л нөгөө сурганы онлайн зөв өссөн яваад байна. Тэгээд тэн дээр очиж бид гацчих. Яг ямар нөө байдлаар энэ сурган гэдэгтэй сургалтын чанарт шууд нөлөөлдөг энэ онлайн асуудлыг яаж бидний судалдаг систем руугаа яаж электрон хичээлүүд тусахгүй ямар байдлаар оруулах вэ гэдэг дээр шийдэл өгөхөд хэцүү байна тийм. Ер нь яг Монголд нэг одоохондоо сургалт удирдах програм хангамж ч юм уу, хичээл ч юм уу хийгээл борлуулаад зараад тэрийг хэрэгжүүлээд тушаал явж байгаа юм одоохондоо байхгүй байна л та тийм. Яг манай university бол маш удаан хугацаанд хөгжүүлж байгаа хийж байгаа сургалт удирдах талаар бол аюул сайн хөгжиж байгаа. Одоо бид нар ганцхан юу хүсэж байгаа гэхээр сургалтыг агуулгатай хөгжүүлэх тийм learning content management system болж хөгжүүлэх талаар судалгааны ажил хийж байна. Тэгэхээр болохоор бид нар агуулга яаж нөгөө систем дээр байлгах уу, яаж нөгөө агуулга удирдах уу гэдэг талаар судалгаа хийж байгаа. Тэгээ нэг багшийн зүгээс энийг бол би дандаа гадны материалуудыг уншиж байгаа ч удаарсан. Тэгээд яаж энэ одоо энэ сурганы онлуудыг оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ оюутанд хичээлийн агуулга хөрөхдөө ямар агуулгуудыг ямар онлуудыг авч үзэх вэ гэдгийг уншиж харж байгаа нэг юм хөө схем энэ уг том хөсөлт юм байна л да. Тэгээд схемчлээд жижигрүүлсэн чинь жоохон ойлгомжгүй болчихсон байна. Тэгээд ер нь багш ийм хэрэгслүүдийг хэрэгжилж чаддаг байх юм бол энэ нөгөө сургалтын систем эсвэл одоо электрон хичээл эдгээр асуудлуудыг тусаж чадсан байх юм бол багш сургалтаа явуулах арай хөө амар оюутны харьцагтай агуулгад арай дээр болох гэж судалж гаргаж ирсэн. За тэгээд бид сургалтыг удирдах тийм мэдээллийг удирдах агуулгыг удирдах тэр програм хангамжуудыг хийж туршиж зохиож одоо шинээр хийхэд саяны асуудлуудыг тусгаж хэрэгжүүлж чадах юм бол програм хангамжийн чанар сургалтын чанар оюутан багш агуулгыг хэрэгжүүлэх хүсэж байгаа хүмүүс арай хэлбэр байдлаар хүрэх боломжтой гэж судалгааны ажлынхаа гол зорилгыг болгож ашиглаад тусгаад байна. Тэгэхээр ер нь нэг хамгийн хэцүү юм юу вэ гэхээр манай Монголд ч нэг стандарт гэж юм нэг ерөөсөн бүрддэггүй, хийдгүү, тоодгүй гэж болоод бидний одоо хамгийн хэцүү асуудал хэдлөө очиж байгаа. Тэгээ би өмнө хэлэхдээ стандартын талаар ярьж байгаа явчихсан. Одоо бол бид нар яг энэгээр би цааш нь хөгжүүлээд явах юм бол яг багшийн хандлага, оюутны хандлага, програм зохиогчийн агуулга ямар болох вэ? Тусдаа бас судалгааны ажлын сэтгэлүүд болохоор тийм том ажлууд болох юм байна л да. Энэ болгоны хажууд би энд ерөөсөө стандартын талаар ярьж дууссан. Тэгэхээр ерөнхийдөө бол багш хичээлээ бэлтгэхдээ ямар хөө байдлаар бэлтгэх үү гэдгээсээ илүү багш яаж оюутанд электрон байдлаар агуулга хүргэх вэ гэдэг саяны асуудлыг тусгаж үзүүлэх одоо миний өмнөх дурдсан асуудлыг тусгаж хэрэгжилж чадвал агуулга нь арай жоохон өөрөөгөөчтэй болох юм. Суралцагч нь өөрөө одоо төвшөндөө тохирсон мэдээллийг хүлээж авах боломжтой байвал тийм ээ.
цаашаа бас тэр агуулгаар үндгээрээ сурах чадвар боломж нь туслагдсан байх юм бол арай илүү суралцах боломж нь өсөх нь нэмэгдэх нь арай сонирхолтой болох хичээлд хандах юм тийм ээ. Тэгээд програм хангамж боловсруулагч нь бол өөрснийхөө тэр асуудлуудыг саний энд тусгасан энд оролцсон агуулгуудыг ойлголтуудыг тусгаж чадвал арай жоохон гайгүй систем боловсруулах нь арга зүй гарч ирж байгаа юм боломж судлаад байгаа. Тэгээ ер нь бол судалгааны ажил маань нэг тийм гавтай явсан ерөнхийдөө эрхлэлүүдийг. Гэтэ энэгээр би ер нь Монгол програм хангамж хийх хэрэгтэй юм аа. Электрон сургалтын програм хангамж, электрон сургалтын удирдлагын програм хангамж хийх хэрэгтэй юм аа гэдгийг хэлэх гэсэн юм. Зүгээр ер нь open source хэрэглэгч бай. Одоо байгаа мэдээллийг электрон сургалтын удирдлагын програм хангамжийг хэрэглэгч бай. Эдгээр асуудлуудыг заавал шаарддаг. Одоо оюутан тийм ингэж суралцах хэрэгтэй байна. Багш нь ийм тусгайгүй байна, хийгдэггүй байна. Програм зохиогч ч гэсэн агуулгуудыг тавьж байгаа шаардлагууд нь одоо стандарт гаргаж гарч ирэх байгаа шүү дээ. Стандарт гаргаж боловсруулалтаа энэ шаардлагуудыг тусгаж чадах юм бол бидний одоо ажлын сайн хөнгөх боломжтой юм аа гэдэг судалгаа хийж байгаа. За яахад гэсэн байна.